За нэгдүгээр бодлогын хувьд биднэрт ямар өгөгдөл өгсөн бэ гэхээр эхний А дээр нь 3 сурагчаас нэг сурагчийг санамсаргүй байдлаар сонгоно гэдэг нөхцөлийг өгсөн. За тэгээд шудраг шок нэг удаа хаяхад одоо яаж хэрхэн сонголтоо хийж болох вэ гэдэг санааг болов тайлбарлаж бичих юм байна. Тэгэхээр санамсаргүй гэдэг нөхцөлийн маань хувьд бол энэ яах вэ гэхээр магадлалууд маань хоорондоо тэнцүү байх ёстой гэдгийг тайлбарлаж өгөх ёстой. Тэгэхээр 6 талтай шонд 3 хүүхэд харгалзнаа гэдэг нь нэг хүүхдэд 2 тал харгалзах ёстой гэсэн үг. Тэгэхээр би энийг ийм байдлаар тайлбарлаж өчиж болно. Хэрэв нэг эсвэл 2 буувал нэгдүгээр сурагчийг сонгоно. 3 эсвэл 4 буух юм бол 2-дугаар сурагчийг сонгоно. 5 эсвэл 6 буух юм бол 3-дугаар сурагчийг сонгож болно гэдгээр тайлбар хийж болно. Гэхдээ яах ёстой вэ гэхээр энэ заавал бидний хаар ямар байх ёстой вэ гэхээр энд 1 2 гэх байх албагүй. Энд бол 1 5 тайч байж болно, 3 6 тайч байж болно, хэд ч гэдэг тайлбараар байх ёстой. Хамгийн гол нь нэг хүүхдэд 2 тал харгалзах ёстой. Нэгдүгээрт. Хоёрдугаарт яах вэ гэхээр ямар ч тийм нөгөө тайлбарт маань ингээ тоонуудыг харгалзуулж байгаа маань хоёрдмал утгагүй байх ёстой. Тэгжээж нөгөө нэг 3 хүүхдээсээ нэгийг хэрхэн сонгох вэ гэдэг маань бол тайлбарлагдах ёстой гэсэн үг. За дараагийн хэсэг дээр болохоор биднэрт юу өгсөн бэ гэхээр сурагчдын шалгалтаа гүйцэтгэх хугацааг болохоор нормал тархалттай юм байна. За дундаж нь 125, варианс нь 50 гэж хүчээ. За тэгээ бид нар яасан бэ гэхээр санамсаргүйгээр 2 сурагч сонгож авсан. Хамгийн гол нь 2 сурагчийг сонгож авсан юм байна. За одоо дээр нь бид нар юу болох ёстой вэ гэхээр тухайн 2 сурагчийн маань хоорондын зөрүү нь яг гэхээр нөгөө шалгалтаа гүйцэтгэх зөрүү маань 12-оос их байлгадаг тийм магадлалыг олох ёстой юм байна. За би загварчлаад бичих юм бол энэ юм гэсэн үг. За би нэгдүгээр сурагчийг x1 гэчээ. Тэгэхээр нэгдүгээр сурагч бол гүйцэтгэх хугацаа нь нормал тархалттай 125 дундажтай, варианс нь 50. За хоёрдугаар сурагчийн маань хувьд болохоор мөн адилхан нормал тархалттай. Гэхдээ дундаж нь 125, варианс нь 50 ийм хэлбэртэй байгаа. Тэгсэн чинь биднэрт ямар нөхцөл өгсөн бэ гэхээр энэ 2 сурагчийн маань зөрүүн гэж өгсөн. Тэгэхээр x1-ээс x2-ыг хасч болно гэсэн. Тэгэхээр ингэж хасахад зөрүү үүсэж байгаа. Тэгэхээр бид нэр бол энэ тохиолдолд ямар сэдв яригдж байгаа вэ гэхээр энд бол бид нар liner combination гэдэг зүйл яригдж байна гэсэн үг байна. Liner combination. За тэгэхээр бидний хувьд бол хэрвээ 2 юм шугамн хамаарлыг хооронд нь комбинац хийж байгаа тохиолдолд хоёулаа нормал тархалттай байвал түүн дээр гүйцэтгэж байгаа үйлдэлүүд мөн адилхан нормал тархалттай байх ёстой. Тэгэхээр хэдүүлээ одоо энэ хоёрын expectation-ыг тооцож олъё. Тэгэхээр expectation-ууд бол яах ёстой вэ гэхээр тус бүрийнхээ expectation буюу математик дунджаас хасах ёстой. Тэгэхээр 125-аас 125-ыг хасаад энэ бол тэг юм байна. За вариансыг олоход варианс бол үргэлж бид нэр ярихдаа болохоор нэмэгддэгэ гэж яригдчихсэн. Тэгэхээр бол 150 дээр 50-ыг нэмээд 100 хэлбэртэй гарч ирж байна гэсэн. Тэгэхээр бидний энд үүсэж байгаа одоо юу гэдэг x1-ээс хасах нь x2-ыг дахиад нормал тархалттай. Гэхдээ дундаж нь тэг варианс нь 100-аар ийм нормал тархалттай нөхцөл үүсэж байна гэсэн. За одоо ингээд хэдүүлэнгийнх нь олох гэж байгаа магадлал юу болох гэж байгаа вэ гэхээр энэ дундаж маань 12 минутаас их байх нөхцөлийг олох гэж байгаа. Тэгэхээр энд харгалзах зэт утгаа олохын тулд 12-оос дунджаа хасаад стандарт хазаалттай бид нар хувааж өгөх ёстой. Тэгэхээр энд харгалзах утга маань болохоор 1.2. Тэгэхээр нормал тархалтын маань хүснэгт ёсоор бид нар яах вэ гэхээр ингээд нормал руу шилжүүлээд энд тийг ирсэн 1.2 гэдэг чинь энэ утгаас их байгаа. Тэгэхээр бид нар бол нормал тархалтны өсгснээс дандаа энэ бага утгыг олж чадах ёстой учраас 1.2-оос их утгыг олохдоо 1.2 таргалзах магадлалаа нэгээс хасаад өчнө гэсэн. Тэгэхээр эндээс тэг 88 49-ийг хасгаар тэг 1 1 51 ийм хэлбэртэй болж ирнэ гэсэн. За одоо тэгэхээр та адилхан шалгалтын дээр ингэж хийсэн байсан. Гэтэл одоо энд нэг юм асуудал үүснэ. Бид нар нэгдүгээр сурагчаас хугацаанаас хоёрдугаар сурагчийн хугацааг хасахад 12 минутаас их болж ирээд байгаа юм. Хэрвээ энэ нөхцөл яах вэ гэхээр ийм байсан бол яах вэ? X2-оос хасах нь X1 байсан бол яах вэ?
гэдэг ийм нөхцөл яригдана. Тэгэхээр мөн адилхан энэ бол нормал дархалттай байна. Хооронд нь хасгаар нундчууд маань адилхан учраас тийг мөн адилхан вариансууд маань нэмэгдэх болохоор 100-аараа яригдана. Тэгэхээр мөн адилхан бодогдох магадлал маань x2-оос хасах нь x1-ийн маань харгалзах. Энэ нь 12-оос их байх магадлал бол мөн адилхан тийг 11 51 ийм хэлбэртэй болж ирж байгаа гэсэн. Тэгэхээр одоо хэдүүлэнгийнх нь хувьд нийт магадлал бол 2-ыг энэ харгалзах магадлалаараа үржүүлээд 3 тэмдэгтээр томилгод тийг 230 хэлбэр дээр гарч ирж байна гэсэн үг. За 2 дугаар бодлогын хувьд биднэрт юу өгсөн байгаа вэ гэхээр тодорхой ургамлуудын өндрийг болохоор h гэдэг сантиметрээр тэмдэглэж өгсөн юм байна. Тэгээ санамсаргүй байдлаар сонгосон 100 төвөр тийм ургамлын өндрүүдийн хэмжээд дараах үр дүн гарчээ. Тухайн 100 төврийн маань дунд чинь болохоор 80.2 тухайн популяцийн вариансын тийм алдаагүй тооцоолол дээр бол 15.6 гарч ирчээ. Тэгээ хэдүүлээ юг болох ёстой вэ гэхээр тухайн 100 ургамлынхаа өндрүүдийнх нь квадратуудын нийлбэрийг тооцож олох ёстой юм байна. За ингээ харах юм бол биднэрт энэ unbased estimate гэдэг үг өгсөн байгаа учраас энэ бодлого бол нэгдүгээр estimation-ийн төрлийн бодлогонууд байна гэдгийг бол харж болно. Тэгэхээр estimation-тэй холбоотой формула лист дээр бол энэ томьёо бол өгөгдсөн байдаг. Тэгэхээр энийг ашиглаад хэдүүлээ тооцоолол олох боломжтой гэсэн үг байна. За тэгэхээр бидний хувьд бол варианс өгөгдсөн. Тэгэхээр S квадрат гэдэг бол вариансыг тайлбарлаж байгаа гэдэг бичлэгэн дээрээ тайлбарлаж ирсэн. Тэгэхээр бичлэгээ үзсэн хүмүүс бол мэдж байгаах. Тэгэхээр варианс өгөгдсөн нийт туршилтын маань төвөр авсан хэмжээ маань 100 байгаа. За тэгэхээр 100 мэдэгдэж байгаа. Одоо хамгийн гол нь биднэрт энэ нөхцөлийг олох гэдэг. Тэгэхийн тулд өгдөл бүрийнхээ нийлбэрийн квадратыг олоход дунджаа ашиглаад олох бүрэн боломжтой гэсэн үг байна. За одоо тэгвэл хэдүүлээ харъя. Дундаж маань 80.2 гэж өгсөн учраас 80.2-ыг ашиглаад бид нийт бүх 100 ширхэг ургамлынхаа нийлбэрүүдийг олж болно. За эндээс ингээ харах юм бол нийт 100 ширхэг ургамлын маань нийлбэр бол 80.2-ыг 100-аар үржүүлээд 8020 гарах боломжтой. За одоо энийг ашиглаад нөгөө unbased estimate-ийн вариансыг яаж тооцдог вэ гэдгээр харъя. Тэгэхээр варианс бол 15.6. Тэгэхээр 15.6-г нэгийг хуваах нь 100-аас хасах нь 1 төврийн маань тоо 100 байгаа. За бидний олох гээд байгаа зүйл бол өндрүүдийг квадрацаа гэдгшүүлээд нийлбэрийг олох хэрэгтэй. Эндээс хасах нь 8020-ийн квадратыг 100 хуваахад гарч ирнэ гэсэн. За ингээд харах юм бол энэчнээс гарахаар за 8020-ийн квадратыг хэдүүлээ 100 хуваагаад үзэх юм бол энэчээ 643,200 төгрөг гарах юм байна. Энийг болохоор 15.6-аг 99-ээр үржүүлсэнтэй тэнцүү. Одоо эндээс харин хэдүүлээ квадратуудаа олох бүрэн боломжтой юм байна. За ингээд харах юм бол 644,748.4 гэдэг. Яг ийм хэлбэртэй экзакт гарч болж ин гэхдээ энийг бол мөн адилхан 3 тэмдэгтээрээ тоймолчиж олон 645,000 гэдэг. Аль нэг нь бол марк схем дээр бол бид хүлийн зөвшөөрж байгаа. За ингээд estimation-ийн төрлийн 3 дугаар 2 дугаар бодлого маань болсон байх нэ. 3 дугаар бодлогон дээр биднэрт өгөгдсөн зүйл x гэдэг санамсаргүй хувьсагч Faust-ийн дархалттай гэдэг өгсөн. За хэдүүлээ дээр нь болохоор 12-тэй санамсаргүй хувьсагчийн 12-тэй тэнцүү байлгадаг илэрхийллийг бичгэнэ. Тэр анхны бодлого өөрөө угаасаа яасан бэ гэхээр Faust-ийн дархалттай гэдэг загварчилсан учраас бид нар яах вэ гэхээр формула лист дээр байгаа энэ Faust-ийн дархалтынхаа томьёог бол ашиглаж болно гэсэн үг байна. Тэгэхээр томьёогоо санахгүй байвал формула листээ бол нэлээд ашиглаж болох нь. За тэгвэл хэдүүлээ харахаар x гэдэг санамсаргүй хувьсагч 12-тай тэнцүү байх юм бол y-ийн хасах лямбта гэдэг бол бидний энэ 15 гэдэг утга бол дунджийг зааж өгч байгаа. Тэгэхээр хасах 15-ыг бүрчгэн 15-ийн 12 зэрэг хуваах нь 12-ийн багтрал хуваахад гарч ирэх нэ гэсэн үг. За ингээд бид нар бол зүгээр илэрхийллийг биччихсэн учраас энэний утгыг олох шаардлагагүй зүгээр ингээд орхиход болох нэ гэсэн үг. За түүний дараа юу өгсөн бэ гэхээр тухайн санамсаргүй үсгчийн энтэй тэнцүү байлгадаг утга энэ дээр нэмэх нэг дээр тэнцүү байлгадаг утгын хоорондоо тэнцүү юм байна. За хэдүүлээ энэ n-ийг хамааруулсан тэгшгэлийг бичээд
тэрийг ашиглаад шүү. Эний утгыг гэдэвлээ болох нэ. Тэгэхээр hence гэдэг энэ түлхүүр үг орж ирж байгаа гэдгийг бүр нэлээд сайн анзаарах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр шалгалтын дээр хүүхдүүд маань лямбда мэддэхгүйгээр бахан лямбдатай бодсон байсан. Гэтэл анхны бодлогон дээр лямбдагийн маань x гэдэг санамсаргүй хувьсгч өөрөө 15 гэдэг дундчтай тэнцүү гэдээ өгсөн байгаа учраас энийг ашиглана гэсэн байна. За тэгэхээр бидний хувьд энэ чэнэс ингэсэн үг x тэнцүү n гэдэг бол өөрөө юу юм бэ гэхээр y-ийн хасах 15 зэргийг өөрчгөн 15-ийн n зэрэг тэгээд n-ийн факториал гэсэн үг. Нөгөө талаасаа яасан бэ гэхээр x-ийн энэ дээр нэмэх нь 1 гэдэг утга болвол мөн адилхан y-ийн хасах 15 зэрэг гэхдээ 15-ийн n дээр нэмэх нь 1-ийг хуваах нь n дээр нэмэх нь 1-ийн факториал гэсэн үг. За тэгэхээр одоо эндээс болохоор энэ хоёр маань хоорондоо тэнцүү юм байна гэдэг нөхцөлөө ашиглана. Тэгэхээр хасах 15-ыг үржигнэ 15-ийн зэрэг n-ийн факториал нөгөө талаас хасах 15. За одоо энэ дээр би зэргийн чанараа ашиглая. 15-ийн n дээр нэмэх нь 1 зэрэг гэдэг бол 15-ийн n зэргийг 15-ийн 1 зэрэгээр үржүүлсэнтэй тэнцүү. Би буцаагаад энэ хоёрыг нийлүүлэх юм бол 15-ийн n дээр нэмэх нь 1 зэрэг гарч ирнэ гэсэн. За түүний дараа n дээр нэмэх нь 1-ийн факториал гэдэг бол n-ийн факториалыг үржих нь n дээр нэмэх нь 1 гэсэн. Тэгэхээр би буцаагаад энэ хоёрыг үржихэд n дээр нэмэх нь 1-ийн факториал гарна гэсэн. За одоо ингээд хэдүүлээ хоёр талаас ижил байгаа зүйлүүдэд хураачи. Энэ хоёр маань хураагдаж тарна 15-ийн n зэргүүд хураагдана. 10 n факториалууд хуваагдана. Тэгэхээр энд юу үлдэх вэ гэхээр 1 тэнцүү 15-ийн 1 зэргийг хуваах нь n дээр нэмэх нь 1. За одоо энэ дээр сэтгэгчл бодоход энэ маань гараад ирнэ гэсэн. N дээр нэмэх нь 1 бол 15-тай тэнцүүгээд n эндээс 14 юм байна гэд Паусны дархалтын бодлого бодох боломжтой байна. Дөрөвдүгээр бодлогон дээр хэдүүлэнд нь дөрвөн талтай спиннер байгаа. Гэхдээ дөрвөн талынх нь ангууд нь улаан, шар, ногоон, хар гэдэг. За тэгээд хэдүүлээ яаж байгаа вэ гэхээр улаан дээр магадлалыг нь бид нар мэддэггүй байгаа учраас P-гээр тэмдэглэж өгч байгаа юм байна. За тэгээд спиннерийг 200 удаа эргүүлээд улаан дээр буусныг нь болохоор хэдүүлээ А-гаар тэмдэглэж өгч байгаа юм пропорцийг нь тий. За энэ пропорцийг ашиглаад яаж байгаа вэ гэхээр confidence interval нь болохоор 90% таа байхаар ойролцоогоор тооцоолж үзсэн. За тэгсэн чинь confidence interval-ийн өргөн нь болохоор бидний хувьд тэг 1066 гэдгээр дөрвөн тэмдэгтээр таймлагдаад өгчээ. Тэгэхээр А-ийнхаа утгыг хэдүүлээ олох нь. За тэгэхээр энд confidence interval энтергээ ярьж байгаа бол бидний хувьд энэ ямар төрлийн бодлого вэ гэхээр энэ бол estimation-ийн бодлого байна гэсэн. За тэгэхээр энэ дээр confidence interval-ыг хэдүүлээ бид нэр пропорцийг тооцдог үндсэн томьёо байгаа. Тэн дээр яг хэр тухайн харгалзах магадлалыг нь харгалзах магадлалаас яаж байгаа вэ гэхээр z-ийн утгыг хасаа PQ-г n хуваахад гарч ирнэ. За энэ бол доотлын утга нь. За дахиад confidence interval магадлал дээр нь харгалзах z-ийн утгаа нэмээд n-д хуваавал гарч ирнэ. Тэгэхээр энэ хоёрыг ашиглаад бид нар өргөн гэдэг зүйлийг бол хооронд нь хасаад олчиж болно. Тэгэхээр эндээс энийг асар P-нүүд маань хураагдаад 2Z P Q өндөр Q шүү. Хуваах нь n гэдгээр бол тооцож олтоор болно гэсэн. За тэгэхээр confidence interval гэдэг маань өөрөө юу тодорхойлж өгöd байгаа вэ гэхээр тухайн зүйлдээ бол бид нар 90%-аар их бол итгэж болно гэдэг санаа бол яригдж байгаа. За тэгэхээр бидний хувьд бол бодлогон дээр маань өргөн маань өөрөө хэд гэж өгсөн бэ гэхээр тэг 10 66 гэж өгсөн. За одоо тэгэнгүүт бидний хувьд юг харгалзах вэ гэхээр тухайн утганд харгалзах z утга маань хэрэгтэй. Тэгэхээр би энд байгаа confidence interval-ыг дүрслээд ингээд үзэх юм бол за энд ингээд харгалзуулаад үзэхэд энэ хооронд яг 90%-аар тооцоолол хийж өгсөн байна гэж гаргаж ирж болно гэсэн. За тэгэнгүүт энэ хэсэгт харгалзах нөгөө 10% маань яг уу гэхээр 5% нь энд мөн адилхан 5% нь харгалзаж гарч ирж байгаа гэсэн. За тэгэхээр бид нар чинь нөгөө нэг z утгаар маань тооцоолол хийхэд тухайн утгаас маань бага утгуудыг тооцдог. Тэгэхээр энэ хэсэгт харгалзах хувь нь 95% магадaltaй байна гэсэн. Тэгэхээр 95% магадaltaй байна гэдэг чинь тэг 195-т харгалт гэдэг магадлалд харгалзах z утга өөрөө хэд юм бэ гэдгийг бол тооцож олох шаардлагатай гэсэн үг байна. За ингээд хэдүүлээ энийгээ энэ томьёонд ашиглаад үзэх юм бол тэг 10
66 бол 2. За тэгэхээр тэг 195 гэдэг магадлал харгалзах үндсэн утга болвол юутай тэнцүү байгаа вэ гэхээр энд харгалзах утга бол 1/645-тай тэнцүү байгаа. Та хэд нормал тархалтынхаа үснэгтний доотлынхаа critical value гэдэг утгыг бол харж үзээрэй гэсэн. За энэ ингээ гарч ирж байгаа. За тэгэхээр p гэдэг маань бол бид яаж байгаа вэ гэхээр хэдэн удаа буус юм бэ гэдгээр тайлбарлаад энэ 200 удаа буухад улаан дээр буусныгаа бид а гэж тэмдэглэсэн учраас q гэдэг маань эсрэг үзэгдлийн магадлал учраас нэгээс хасгана агаар тодорхойлогдно. Тэгээд бид 200 удаа гэдгээр тооцож гаргаж ирэх нэ гэсэн. За одоо ингээд энэчнээс хідүүлээ хялбарчлаад бодоод үзнэ гэсэн. За эндээс бодоод үзэх юм бол агаас хасгана квадрат хуваах нь 200 гэдэг дээр хідүүлээ яах вэ гэхээр тооны машиндад үзье. Тэгэхээр 2-ыг үржигнэ. За та ядаас өөрсдөө шалгаад үзээрэй. За нэлээд бутархаад байгаа юм. Би тэгэхээр энээс нь шууд аюу байгаад хэлбэрчлээд биччихдэг юм уу дөө. 200 хуваахгүйгээр шууд энэ утгаа биччих юм бол тийг эн чинь нөгөө exact биш утга учраас хэдүүлээ дунд нь бол томилж болохгүй. Тэгэхээр ийм хэлбэртэй гарч ирж чинь эндээс хэдүүлээ яах вэ гэхээр а квадратаас хасгана нэмэх нь 20 99 677 тэнцүүтиг гэдгээр бол квадрат хштгэл бодно гэсэн үг байна. За ингээ квадрат хштгэл бодоод тэрийг 3 тэмдэгтээр тоймолох юм бол тэг 300 нөгөөх нь тэг 700 гэдэг ийм хэлбэртэй гарч ирж байна гэсэн үг байна. Тэгэхээр яах вэ гэхээр бидний хувьд бол а гэдэг утга маань өөрөө улаан бух магадлалыг бол зааж өгч байгаа. Тэгэхээр тэг 10.3 гэдэг магадлалаар бууж болох нь байна. Асал тэг 10.7 гэдгээр магадлалаар бууж болно гэдэг санаа ярьж байгаа гэсэн үг байна. За 5 дугаар бодлогон дээр бид нар яасан бэ гэхээр тодорхой дэлгүүр дээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчний дээр зарцуулж байгаа хугацааг нь минутаар хэмжсэн юм байна тий. Тэгээ загварчилсан чинь болохоор нормал тархалттай байсан юм байна. За тэгээд нормал тархалтын хувьд болохоор дунд чинь 10.5, стандарт хазаалтан 3.8 хэлбэртэй байжээ. За тэгээ яасан бэ гэхээр шинэ байрлал руу шилжээд одоо менежер нь болохоор тухайн утгыг дундаж утгыг 10.5-аас их байлгана гэж ерөнхийдөө хүсэж байгаа юм байна. За тэгээ тэр яасан бэ гэхээр санамсаргүйгээр 10 үйлчлүүлэгчийг сонгож аваад зарцуулж байгаа хугацааг нь дэлгүүртээ тэмдэглэж авсан юм байна. Тэр 10-ийнхаа дунджийг бол simple mean-ийг бол тооцож үзсэн. За тэгээд тэрийг яасан бэ гэхээр 5% ач холбогдлын түвшингөөр нь ингээд таамаглалын тест шалгаж үзсэн чинь яасан бэ гэхээр дунд чинь 10.5-аас их байгаа гэдг нь болохоор хангалттай нотлогоо болов гарч ирсэн байна. Тэгэхээр хэдүүлээ бол түүрийн дундаж маань хэд байх вэ? Тэрийг ашиглаад яах вэ гэхээр өгсөн нөхцөлөд ажиллаад түүрийн дундаж хэд байгаа вэ гэдгийг бол олох юм байна гэсэн. За тэгэхээр бидний хувьд бол яасан бэ гэхээр анх бол x гэдэг санамсаргүй хувьсгч маань нормал тархалттай 10.5 дундажтай 3.8 гэдэг варианс 3.8-ийн квадрат гэдэг варианстайгаар бол дүрслэгдсэн. За тэгээд тэнчэнээс яасан бэ гэхээр тэг таамаглал бол шинэ байрлал руу нүүхээс өмнө бол дундаж бол 10.5 байсан. Гэхдээ тэр нөгөө шинэ байрлал руу шилжээд 10.5-аас их байлгахыг бол хүсэж байгаа. За тэгээд тэнчэнээс яасан бэ гэхээр бидний хувьд тэг 10.5-аас дунд чинь шинэ утга маань ихсэн байна гэдэгт хангалттай нотлохоо байгааг бол 5% ач холбогдлын түвшингээр бол олсон гэдгийг энийг бол баталсан байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр бидүүлээ ашиглаж үзэх юм бол яаж байгаа вэ гэхээр ингээд нормал тархалт өгөгдчихсэн нормал тархалтын маань хувьд юу тодорхойлж өгч байгаа вэ гэхээр 5%-аас бага байна гэдэг энд 5% маань байгаа. Тэгэхээр энэ хэсэгт бол 95% маань болов байгаа. Тэгэхээр энд харгалзах z утгыг хэдүүлээ тооцож харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ z утгад харгалзах буюу 95% гэдэг магдад харгалзах z утга маань таад нормал тархалтны хүснэгтээс харах юм бол 1/645 байгаа гэдгийг бол харах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бидний хувьд болохоор нөгөө альтернатив таамаглал маань дэмжигдчихэж байна гэдэг чинь яах ёстой вэ гэхээр z утга маань тэр утгаас маань их байх ёстой гэдэг санааг бол тайлбарлаж өгч байгаа гэсэн. Critical region-с маань rejection region-с маань бол илүү орчиж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр за тэндээс харна. Одоо тэгэхээр бид нар энэ дээр
6-гийн 1 дээр ярьжсэн estimation дээр ярьжсэн 6-гийн 2 дээр ярьжсэн хичээл дээр яах ёстой вэ гэхээр z утгыг бид нэр тооцохдоо төвөрийнхөө дунджаас тухайн дунджийг хасаад яах ёстой вэ гэхээр variance нөгөө төвөрийнхөө хэмжээнд хуваах ёстой гэдэг ийм санааг бол ярьж исэн. За тэгэхээр бид нэр төврийн дундаж бол мэддэхгүй байгаа. Тэгэхээр төврийн дундаж мэддэхгүй. Гэхдээ 10.5-ыг хасаад энэ тохиолдолд яаж байгаа вэ гэхээр нөгөө variance маань ижилхэн байна гэдэг нөхцөлийг бол ярьж байгаа. Тэгэхээр variance ижилхэн байна гэж стандарт хазаалт мөн адилхан ижилхэн байна гэсэн үг. Тэгээд дундаж энэ маань хязгаарын доор 10 тооч. Яагаад тэгэхээр төвөр 10 хүнээс бол сонгож авсан байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс хийдүүлээ тооцоод үзэх юм бол дундаж бол хамгийн багадаа хэдээс их байх вэ гэхээр тооцоод үзээд 3 дэмжигтээр томилох юм бол 12.5-аас их байна гэдгийг харж болно гэсэн үг байна. За 6 дугаар бодлогын хувьд хэдүүлээ дараах хариултуудыг олохын тулд approximation ашиглах юм байна дархалтан дээрээ. За хамгийн ихний А дээр бид нарт W гэдэг санамсаргүй өсгч өгсөн. Тухайн санамсаргүй өсгч маань бином дархалттай 700 удаагийн туршилт явуулаад амжилттай болох магадлал бол 1005. За тухайн санамсаргүй өсгчийн 4-өөс их буюу тэнцүү байлгадаг утгыг хэдүүлээ тооцож олох юм байна. Гэхдээ approximation ашиглаарай гэсэн. За тэгэхээр хамгийн түрүүнд та нарт ингээ хэлэх ёстой зүйл юу байгаа вэ гэхээр бид нарт бином дархалтыг би энэ талд нь бичиж бином дархалтыг approximate хийх боломжит дархалт бол зөвхөн Паусны дархалт байгаа. Бином дархалт маань өөрөө юугаар тодорхойлогддог вэ гэхээр туршилтын тоо болон амжилттай болох магадлалаар тодорхойлогдно. Паусны дархалт бол тухайн дундаж амжилтыг бол тодорхойлно. Гэхдээ биномыг Паус руу шилжүүлдэг нэг нөхцөл байгаа. Ямар тохиолдолд болох вэ гэхээр туршилтын тоо хэтэрхий их байгаа тохиолдолд их байна буюу гэдгийг нь юу гэж хэмжих вэ гэхээр n нь 50-аас их байгаа нөхцөлийг заана. Дахиад мөн NP2-ын үржир маань 5-аас бага буюу амжилттай болох магадлал бага байгаа үед гэдгийг үздэг. Тэгэхээр ямар тохиолдолд бага гэж үзэх юм бэ гэхээр NP2-ын үржир 5-аас бага гэдэг энэ нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд биномыг Паус руу шилжүүлж болно гэдэг нөхцөлийг бол зааж байгаа. Гэхдээ угаасаа статистик 2 дээр бол биномыг ганцхан Паус нь л загварчилж байгаа. Та хэдийн өмнө шалгалтын дээр бодоод байгаа нь болохоор биномыг нормал руу болохоор загварчлаад исэн. Биномыг нормал руу загварчилдаг бодлого статистик 1 дээр гарч ирдэг. Тэгэхээр тэр бол буруу бодолт байх нь шүү. Аргын оноогоо алтнаа гэсэн. За одоо хэдүүлээ энийг ашиглаад бодож үзье. Мэдээж яриг туршилтын тоо энэ бол 500-аас 700-д чинь 50-аас их энэ хоёрыг хооронд нь үржүүлэхэд 5-аас бага тоо бол гарна. Тэгэхээр хэдүүлээ W гэдгээ Паусны дархалтаар шилжүүлье. Тэгээд шилжүүлэхдээ 700 яг уу гэхээр 1000-ны 5-аар үржүүлэх нь. Тэгэхээр энд бол W бол Паусны дархалттай 3.5 гэдэг дундажтай гарна гэсэн. Одоо хэдүүлээ энийга 4-өөс их байлгадаг. Их буюу тэнцүү гэхээр 4-өөс их бүх тоонуудыг хязгааргүй нэмж болно. Тэгэхээр эндээс хэдүүлээ эсрэгээр нь хасах ёстой гэсэн. Тэгэхээр тэг 1 2 3-ыг хасч болно гэсэн. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд энэ өөрөө Паусны дархалт байгаа учраас E-ийн хасах 3.5 зэрэг. Тэгээд 1 дээр нэмэх нь 3.5-ын 1-ийг хуваах 1-ийн бохирал 3.5-ыг 2-ыг хуваах 2-ын бохирал 3-ыг хуваах нь 3-ын бохирал гэдгээрээ бодоод тооны машиндаа үзээд 3 тэмдэгтээр таймарлах юм бол тэг 463 гэдэг нөхцөл бол гарч ирж байна гэсэн. За дараагийнх нь 2 дээр 2 хэдүүлээ юу өгсөн байгаа вэ гэхээр W гэдэг санамсаргүй өсч 2 утгыг бол санамсаргүй байдлаар сонгож авсан. Тэгээд тэр 2 утгынх нь нийлбэр нь 3-аас бага байлгадаг нөхцөлийг хэдүүлээ сонгож олно гэсэн. За тэгэхээр энэ ч одоо яаж байгаа вэ гэхээр W-ыг 2-оор ингээд сонгож авж гинэ гэдэг чинь 2 утгыг сонгож авж байгаа. Тэгэхээр W-1 дээр нэмэх нь W2 байна гэсэн. Энэчнээс W1 бол өөрөө Паусны дархалттай 3.5 гэдэг дундажтай. W2 бол мөн адилхан Паусны дархалт дундаж нь 3.5-тай байгаа. Тэгээд биднэрт өгсөн зүйл маань энэ хоёрын маань нийлбэр нь гэсэн. Тэгэхээр нийлбэрийг одоо тооцож байна гэдэг чинь энэ Паусны дархалттайгаар liner combination хамт явж байна. Liner combination дээр Паусны дархалттай хамт ингэж явж өгч байна гэсэн. Тэгэхээр анхны өгөгдөл маань өөрөө Паусны дархалттай байх юм бол
тэр хоёр маань нийлээд яг уу гэхээр мөн адилхан паусны тархалттай байна. Гэхдээ дунджууд маань нэмэгдэж таарна гэсэн. Тэгэхээр энэ 7 болно. Одоо хэдүүлээ эндээс юу болох гээд байгаа вэ гэхээр энэ хоёрын маань нийлбэр нь 3-аас бага байлгадаг нөхцөлийг олох гэж байгаа гэсэн. Магадлалыг олох гэж байгаа. Тэгэхээр энэ хоёрын авч болох утгууд нь 3-аас бага гэхээр тэг байж болно, 1 байж болно, 2 байж болно. Тэгэхээр паусны тархалтаар E-ийн хасах 7 дээр 1 дээр нэмэх нь 7-гийн 1 зэргийг хуваах нь 1-ийн богитрал, 7-гийн 2 зэргийг хуваах нь 2-ийн богитрал. Гэт энийг бодоод 3 тэмдэгтээр томилох юм бол тэг 296 гэдэг хариулт бол гарч ирж байна гэсэн. Тэгэхээр тэг-тэгүүд маань бол тооцогдохгүй гэдгээ нэлээсээ анхаарах хэрэгтэй. Тийм ээ. За түүний дараа B дээр нь мөн адилхан юу өгсөн байгаа вэ гэхээр хамгийн бодлогын эхний дээдлэлд ийм нөхцөл өгсөн байгаа шүү. Бид нар дараах хариултуудыг олохдоо approximation ашиглаад бодоорой гэдэг тархалтаа тодорхой яг тийм тохиромжтой тархалт руу шилжүүлж бодоорой гэдэг нөхцөлийг бол өгсөн байгаа. За тэгэхээр B дээр нь X гэдэг санамсаргүй хувьсагч маань яасан бэ гэхээр мөн адилхан паусны тархалттай. Хэдүүлээ мөн адилхан approximation ашиглаад 205-аас их байлгадаг тархалтыг олвол тооцож олох нэ гэсэн. За тэгэхээр мөн паусны тархалтыг одоо бид нар яаж байгаа вэ гэхээр шилжүүлэх боломжит тархалт болвол ямар тархалт байх вэ гэхээр нормал тархалт байгаа. Биномыг паус руу шилжүүлж болно. Паусныг нормал руу шилжүүлж болно. Гэтэл бином паусны тархалт маань өөрөө дунджаар илэрхийлэгдэнэ. Нормал тархалт маань дундаж болон бариасаар илэрхийлэгдэх ёстой. Гэхдээ энэ хоёрыг шилжүүлэхэд ямар нөхцөлийг хангах ёстой вэ гэхээр лямбда бол 15-аас их байлгадаг нөхцөлийг заах ёстой. Тэгэхээр 200 байна гэдэг бол 15-аас их байгаа учраас энэ бол хангалттай биелэх боломжтой байна гэсэн үг. За одоо энэ дээр хамгийн чухал зүйл болохоор бас анхааруулах ёстой зүйл паус нь чинь өөрөө болохоор нөгөө нэг discrete өгөгдөл. Discrete data нормал тархалт маань өөрөө continuous data. Тэгэхээр энэ хоёр дээр яг уу гэхээр нөгөө continuity correction гэдэг зүйл маань ашиглагдах ёстой. Continuity correction буюу нөгөө upper lower bound маань яг нөгөө нэг бүрэн биелж явах ёстой гэсэн. Тэгэхээр энийгээ бол нэлээд сайн анхаарч харна гэсэн үг байна. За одоо хэдүүлээ харъя. X гэдэг санамсаргүй хувьсагч паусны тархалттай дундж нь 200 тэгвэл энийг хэдүүлээ нормал тархалт руу шилжүүлж болох юм байна. Тэгэхээр нормал тархалтын хувьд дундж нь 200, варианс нь 200-аар ингэж солигдож орж ирнэ гэсэн. За одоо хэдүүлээ 205-аас их байлгадаг утгыг олох гэж байгаа. Гэхдээ одоо энэ 205 гэдэг чинь өөрөө discrete дээр байгаа гэсэн. Тэгэхээр энийг хэдүүлээ pause руу бишээ continuous руу шилжүүлэхээр 205-аас 90 их гэж энд өгсөн. Тэгэхээр 205 гэдэг утга бол өөрөө орохгүй болохоор 205.5-аас их гэдэг нөхцөл рүү заавал шилжих ёстой. Энэ ингэ шилжиж бүрэн тусдаа 1 оноо аавна. За тэгэхээр одоо энэ дээр хэдүүлээ харгалзах z утга болъё. 205.5-аас дундаж 200-гаа хасаад язгуурын дор 200 хуваачи. Тэгэх юм бол z-д харгалзах утга маань тэг 3 тэмдэгтээр бишээ 4 тэмдэгтээр тэмдэгтээр тэг 389. За энийг хэдүүлээ нормал тархалт дээр ингээ бодоод үзэх юм бол дундаж нь тэг 389 гэдэг утга маань энд ирсэн байгаа. Энд харгалзах магадлалыг олно. Гэтэл нормал тархалтын үснэгтэн дээр тухайн утгаас дандаа бага утгыг олох ёстой учраас хэдүүлээ яах ёстой вэ гэхээр энэ утгад харгалзах магадлалаа 1-ээс хасаад өчнө гэсэн үг байна. Тэгэхээр энд харгалзах магадлал 65.14 байгаад хариултаа 3 тэмдэгтээр томилох юм бол тэг 349 гэдэг утга гарч ирж байгаа юм байна. 2 дугаар бодлогын хувьд биднэрт x гэдэг санамсаргүй хувьсагч маань өөрөө юутай өгөгдсөн бэ гэхээр магадлалын нэгтийн функцээр өгөгдсөн. Функцийг бол доор тайлбарсан байна. За k болон a гэдэг positive эрг бүхэл тоонууд гэдэг өгсөн. За тэгэхээр энэ өөрөө магадлалын нэгтийн функц байна гэж заагаад өгчөж байгаа бол энэ continuous random variable-ийн бодлого байна гэсэн үг. Тэгэхээр continuous random variable дээр бид нар энэ бодлогыг бодохдоо ихэвчлэн дандаа интеграл боддог бүр тогтмол. Тэгэхээр интеграл бодох төрлийн бодлогонууд байна гэж ойлгож болох нь байна гэсэн үг. За одоо тэгвэл хэдүүлээ харъя. Тухайн цанаа нэгтийн функц маань бол тгээс
А-гийн хооронд болохоор энэ функцээр тодорхойлогдно. Бусад тохиолдолд магадлал нь бол үргэлж тэгтэй тэнцүү юм байна. Тэгээ одоо хэдүүлээ К-гинтэй тэнцүү гэдгийг олох нэ гэсэн. За ингээд үзэх юм бол хэдүүлээ магадлалаараа тооцоод тгээс А-гийн хооронд интеграл тухайн функцээс интеграл бодох юм бол за би хувьсгчин зөвхөн x учраас x квадрата хойно ялгачих. За dx гэдгээр бодоход энэ үргэлж явах ёстой вэ гэхээр нэгтэй тэнцүү гарах ёстой. За тэгэхээр хэдүүлээ интеграл аваад үзье. К хуваах нь а квадрат. Тэгэхээр x-ийн квадратаас бид нэр бол интеграл авна гэсэн. Тэгэхээр x-ийн квадратаас авахар чинь 3-ны 1x куб болно. Энэ тэнцүү нэгтэй тэнцүү болно. Гэхдээ энэ маань бол тгээс а-гийн хооронд байх ёстой. Одоо тэгэхээр дээд доод хэлүүдэд хэдүүлээ орлуулад үзье x-ийн хооронд. Тэгэхээр а квадратаас хасах нь а-гийн кубыг хуваах нь 3, тгийн кубыг хуваах нь 3. Тэгэхээр эндээс бол энэ хэсэг маань тэгтэй тэнцүү. За би энийг шараар бичиж. Тэр энэ артлын хэсэг бол тэгтэй тэнцүү юм байна. Тэгэхээр k хуваах нь a квадратыг өрчгөн a кубыг хуваах нь 3 гэхээр хялбарчлаад үзэх юм бол k-гийн өрчүүд нь 3-т баасан маань нэгтэй тэнцүү болох нэ. Бидний олох гээд байгаа зүйл k-г олох гэж байгаа учраас энэ чинээс k бол 3-тай тэнцүүгээд k бол 3-ыг хуваах нь а юм байна гэдэг бол батлагдж байгаа. За би энэ дээр нэг бүрчлэн үйлдэлээр бичиж байгаа гэдгийг та харж байгаа. За дараагийнхын тохиолдол дээр тухайн магадлалын нэгтийн функцийн маань дунд чинь нэгтэй тэнцүүгээд өгсөн юм байна. Тэр хэдүүлээ а-гийнхаа утгыг тооцож олох нэ. За тэгэхээр энэ дээр бол бид нэр формула листийн маань continuous random variable дээр өгсөн томьёог өгсөн байна. Энэ дээр x-ийг хэрхэн олдог вэ гэдгийг бол энэ чинь харуулсан байна. Тэгэхээр x-ийг бид нөр оруулахд олохтой болохоор тухайн функцээ x гэдэг хувьсгчаараа үржүүлээд интеграл авахд бол хангалттай байдаг. Тэгэхээр бидний хувьд за x-ийг олох хэсэг маань болохоор тгээс a-гийн хооронд бодогдно нэгдүгээр шүү дээ. За тэгээд яг уу гэхээр x-ийг үржих нь k-гийн хооронд би юугаар орлуулчих? 3-ыг хуваах нь тэгээд x-ийн квадратыг хуваах нь a квадрат. Ингээд dx-ээр ботход энэ үргэлж нэг гарах хэрэгтэй юм байна. Нэг гардаг маань энэчнээс нэгийг гаргаж байгаа. Тэгээд нэгтэй тэнцүүлж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. К-тагаа бодож болно. Бодсныгоо дараа нь ашиглаад энэ а дээр болсноо ашиглаж болно. Гэхдээ би анханаас нь к-г бол орлуулаа бодчихлоо. За тэгэхээр хэдүүлээ одоо эндээс харъя. Жохон хэлбэрчлээд үзэх юм бол 3-ыг хуваах нь a куб, тэгээд x-ийн куб dx гэдэг интегралыг бодох юм байна. Тэгэхээр 3-ыг хуваах нь a куб дээр x-ийн кубээс хэдүүлээ интеграл авна гэсэн. Тэгэхээр энэ бол x-ийн 4 зэргийг хуваах нь 4. Энэ бол тгээс a-гийн хооронд бодогдох нь. За тэгээ орлуулга хийгээд үзье. А-гийн 4 зэргийг хуваах нь 4, тгийн 4 зэргийг хуваах нь 4. Энэ артлын хэсэг бол тэгтэй тэнцүү. Тэгэхээр энэ 3-ыг хуваах нь a куб, a-гийн 4 зэргийг хуваах нь 4. Тэгэхээр энэ чэнэс хураагдаад 4-ний 3 тэнцүү 1 гарч ирж байгаа юм байна. Тэгээ хэдүүлээ энэ чэнэс a-гийн утгыг олох гэж байгаа учраас a бол энэ чэнэс 3-ны 4-тэй тэнцүү гарч ирж байгаа байх нэ гэсэн үг. За үүний дараа c-г олох юм байна. C дээр нь болохоор хэдүүлээ тухайн x гэдгийнхаа медианыг тооцож олох нэ. Тэгэхээр медиан яг хэд гэдэг утга дээр гарч ирж байгаа вэ гэдэг нөхцөлийг хэдүүлээ олох гэж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр энэ дээр нэг төгтүүдийн төрөгдөд нэг алдаа байсан. Тэгэхээр одоо юу гэдэг юм нэг нэгтийн функц байлаа гэж бодоход энэ бол магадлалын нэгтийн функцийн талаар ярьж байгаа. Тэр магадлалын нэгтийн функцийн үед эндээс энд хүртэх харгалзах нийт талбай маань нэгтэй тэнцүү байх хэвээр. Гэтэл медиан гэдэг ойлголт маань бол яах гэж байгаа вэ гэхээр одоо энд бидний нөгөө тухайн функцийн тэг эхэлж байгаа. Энэ хамгийн төгсгөлт нь а явж байгаа. Тэгэхээр яг энэ тгээс ахуулаад хит гэдэг дээр ингээд очиход энд 0.5 магадлал, энд 0.5 магадлал харгалзах вэ гэдгийг асууж байгаа гэсэн. Тэгэхээр энд харгалзах утга маань x гэдэг утгаар илэрхийлэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүдийн хамгийн түгээмэл бодоод исэн алдаа яаж ботсон бэ гэхээр тгээс 0.5-ын хооронд тухайн функцээрээ бодоод исэн. Энэ бол биш. Яагаад тэгэхээр 0.5 гэдэг бол өөрөө магадлалыг маань зааж өгч байгаа. Тэгэхээр энэ бол нэгдүгээр биш байх нь. За дараа нь дахиад яаж байгаа вэ гэхээр ингэж бас бодсон. Та хэд
Тэг А-г 3-4 гээд олцсон учраас 3-2 хүртэл ботсон. 3-4 дээр 1 гэдэг утгаа авчиж байгаа юм чинь яг тал дээрээ тал байна гэдэг нөхцөлийг авсан. Тэгээд тухайн f(x) гэдэг функцээсээ мөн адилхан интеграл авсан. Тэгэхээр мөн адилхан энэ бол бас биш. Яагаад гэхээр бидний нэгтийн функц бол энэ магадлалын нэгтийн функц маань өөрөө тэгшинтэй яг нормал хэлбэртэй бол биш. Ямар ч хэлбэртэй байж болно. Одоо жишээлбэл юу гэх юм энийг иймэрхүү хэлбэртэй бас байж болно. Ингэж явж исэн нэг ингэж ч юм. Энэ дээр тэг гэдэг утга нь хамгийн энэ дээр А гэдэг утга. Гэтэл А нь өөрөө 3-4 байхад яг энэ тал дээр очиод 3-2-оор энэ хэсэгт харгалзах магадлал 0.5 байж чадах уу? Энэ хэсэгт харгалзах 0.5 гэдэг магадaltaй байж чадах уу гэдэг дээр асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм болохоор медианыг олно гэдэг нь одоо хэдүүлээ ингэж тооцох хэрэгтэй гэсэн. Тгээс эхэлж байгаа доод хэл маань тэгэхээр медиан нь мэдэгдэхгүй байгаа учраас иймэр тэмдэглэж болно. Гэхдээ энд өгсөн x-ээрээ мөн адилхан тэмдэглэж бас болно. За x-ээр нь тэмдэглэж байна. X-ээр нь тэмдэглээд өгсөн функцээсээ хэдүүлээ интегралаа авчна гэсэн. Тэгэхээр анхны өгсөн функц маань kx-ийн квадратыг хуваах нь a квадрат dx ийм хэлбэртэй байсан. Тэгэхээр өгсөн нөхцлүүдтэй хэдүүлээ kx-үүдийнхээ оронд нөхцлүүдэд орлуулад бичиж дээ. Тэгэхээр k бол өөрөө 3-ыг хуваах нь a-тай тэнцүү. Тэгээ x-ийн квадратыг хуваах нь a квадрат dx. Тэгэхээр интеграл a тэг x маань 3x-ийн квадратыг хуваах нь a куб dx байгаа. А маань өөрөө 3-4 гарцсан. Тэгэхээр 3-4 муу адилхан орлуулчих. Тэгэхээр 3-4-ийн маань 3 зэрэг гэхээр 64-ийг хуваах нь 27 dx ийм хэлбэртэй болох нэ гэсэн. За тэгээд энийгээ дахиад жоохон хэлбэрчлээд бичээд үзье. Тэгэх юм бол энэ бол 64-ний 81 x-ийн квадрат dx гэдгээр одоо тгээс x-ийн хооронд ботход энэ хооронд харгалзах магадлал нь арай хитэ тэнцүү юм бэ гэхээр медиан 9-ороо 0.5-тай тэнцүү байх ёстой байх нэ гэсэн. Энэ бол нөгөө медианыхаа чанараар гарч ирж байгаа байна гэсэн. За одоо тэгээд хэдүүлээ энэчнээсээ интегралаа бодоод гаргаад ирнэ гэсэн. 64-ний 81 x-ийн квадратаас хэдүүлээ интеграл аавна. Тэгэхээр энэ бол 3-ны x куб тгээс x-ийн хооронд бодох ёстой. Тэгэхээр 64-ний 27-г хуваах нь x куб b засах нь тгийн куб болно. Энэ бол өөрөө 2-ны 1-тэй тэнцүү. Тэгэхээр энэчнээс x куб бол 27-ны 32-тай тэнцүүгээд эндээс x-ээ болохоор куб язгуурын дор 27-ны 32-оор exact үлдээж болно. Гэхдээ бид нэр exact асуугаагүй учраас 3 тэмдэг дээрээ томилоод гаргах чи. Тэгэхээр 100-ны 6 хэлбэртэй гарч ирж байна гэсэн үг. Бодлогон дээр бид нарт юу өгсөн байгаа вэ гэхээр нэг эмэгтэйд болохоор 6 талтай шоо байгаа. За тэр яасан бэ гэхээр тухайн шоогоо шудраг биш гэдгийг болохоор таамаглаад яаж байгаа вэ гэхээр нэг удаа хаяхад 6 буух магадлал нь болохоор 6-ны 1-ээс бага байна гэдгийг бол харуулах гэдэг. Тэгээ тэр яасан бэ гэхээр 30 удаа шоогоо орхиод тэгсэн чинь бид нарт яасан бэ гэхээр яг 2 дээр нь болохоор 6 буусан юм байна. Тэгээд хэдүүлээ энэ эмэгтэйгийнхыг болохоор энэ таамаглалыг нь 5% ач холбогдлын түвшингөөр бином тархалт ашиглаж харуулах нэ гэдэг бодлого байна. За тэгэхээр энэ бодлогоны хувьд таамаглалын тесттэй харьцангуй амархан. Яагаад гэхээр бид нэр бином тархалт ашиглаад ингээд тайлбарлагдсан байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хэдүүлээ нэг яах хэрэгтэй вэ гэхээр тэг болон альтернатив таамаглалуудаа төвшүүлье. Тэгэхээр бидний хувьд бол тэг таамаглал бол яах хэрэгтэй вэ гэхээр тухайн шоог яг шудраг шоо байсан байна гэж үзээд тэг таамаглал бол 6-ны 1-тэй тэнцүү гэдэг магадaltaй байх хэрэгтэй. Гэтэл альтернатив таамаглал маань тэр эмэгтэй өөрөө яаж үзэж байгаа вэ гэхээр 6-ны 1-ээс бага гэдэг нөхцөлийг үзэж байгаа учраас магадлал бол 6-ны 1-ээс бага байх хэрэгтэй байна гэдэг альтернатив таамаглал яригдана. За одоо ингэнгүүт бага гэдэг нөхцөл яригдж байгаа учраас энэ one тэглэд байна гэсэн. Тэгэхээр one тэглэд байгаа учраас 5% ач холбогдлынхаа түвшингөөр л жишрэх ёстой гэсэн үг байна. За ингээд эндээс хэдүүлээ харах юм бол
X гэдэг санамсаргүй хувьсгчаар яасан бэ гэхээр бином дархалттай тэр хүн өөрөө 30 удаа шийдсэн тэрний 6-ны 1 гэдэг нүдээр буух боломжтойгоор загварчлагдчихээн гэсэн үг. Тэгэхээр одоо энэ дээр хэдүүлээ тест статистика хийн. Хүүхдүүдийн гаргаж байгаа нэг алдаа та хэд яасан бэ гэхээр одоо энэ дээр тест статистика бодохдоо тухайн үеиг 30 дээр яг 2 нь буусан гэдгээр энэ магадлалыг тооцож болоод байна. Гэтэл хайпотест дээр бид нар яах ёстой вэ гэхээр тэрнтэй тэнцүү гэдэг нөхцөлийг хизээж боддоггүй. Тэнцэнээс яаж байгаа вэ гэхээр тухайн утгаас 2-оос бага эсвэл их гэдэг нөхцөлийг бодох ёстой. Тэр хаанаас гарч ирэх вэ гэхээр бидний хувьд альтернатив таамаглал дээр бид нар 3-6-ны 1-ээс бага байгаа учраас бид нар 6-ны 2-оос бага гэдэг нөхцөлийг сонгоно. Гэтэ яг 2 удаа буужчихсан учраас түүнтэйгээ тэнцүү байлгаж байгаа энэ нөхцөлийг бол бодох ёстой гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол X гэдэг санамсаргүй хувьсгч нь тэг 1 2 байлгаж байгаа магадлалуудыг бодно. Тэгэхээр 30 удаа буухад яасан бэ гэхээр тэг удаа 6 буусан буюу бусд нь 30 удаа буусан гэдгээр бодогдно. За 30-аас 1 удаа гэдэг чинь үлдсэн 5 нь болохоор 29 удаа буусан. 6 бол яг 1 удаа буусан. За 30-аас 2 гэдэг бол үлдсэн 5 нь 28 удаа буугаад 6 бол яг 2 удаа буусан. Гэт эний тооны машин датад бодоод үзэхээр тэг 10 тэг 1103 буюу 10.3% бол гарч ирж байгаа. Тэгэхээр бид нэр энийг бол нөгөө таамаглалынхаа ач холбогдлынхаа түвшинтэй жишээх ёстой. Тэгэхээр энд бол 5%-аас бол их гарч ирж байгаа. За ингээд 5%-аас их гарч ирж байна гэдэг нөхцөл дээр маань бол бид нар юг ярих ёстой вэ гэхээр түн дээр гарч байгаа зохицол маань бид нар тэг таамаглалыг бол accept хийж өгнө гэсэн. Тэгэхээр тэг таамаглалаар accept хийгдэж байна гэдэг бол тэг таамаглал тухайн эмэгтэйд байгаа шоу бол шудраг шоу байсан байна гэдэг дээр та нар яах ёстой вэ гэхээр тайлбар хийж өгнө гэсэн. Одоо жишээлбэл тэр эмэгтэй таамаглалыг дэмжихэд бол хангалттай тийм нотлогоо байхгүй байна. Эсвэл 6-ны 1-ээс бага гэдэг тийм хангалттай нотлогоо бол байхгүй байна гэдэг үдийг тайлбаруудыг одоо юу гэдэг энэ дээрээ нэмж бичиж өгөх ёстой гэсэн. Тэгэхээр энэ бичигдэх тайлбар болгон маань хүн болгоныхоор бол өөр байх ёстой. За тэгэхээр тэнд яг 30 удаа хаяад 2 удаа ингээд буусан гэдэг маань бол зүгээр санамсаргүй байдлаар 2 удаа бууччихсан гэсэн үг. Санаа тэг таамаглал төвшөж байна гэдэг нь. Тэрнээс бол үнэхээр яг тийм шудраг биш шоу бол биш байсан байх нэ гэж ойлгоно гэсэн үг. За дараа нь болохоор яасан бэ гэхээр нөгөө эмэгтэй маань мөн адилхан 5% ач холбогдлын төвшөнгөөр 30 удаа шоу хаяад өөр шоу ашиглаад яаж байгаа туршилт хийж байгаа. Тэгээд тэн дээр хэдүүл яах вэ гэхээр нэгдүгээр төрлийн алдаа гарах магадлалыг олох юм байна. За тэгэхээр нэгдүгээр төрлийн алдаа гарах магадлалыг бид нэр тооцож олно гэдэг бол цаад санаа нь өөрөө юу гэсэн үг юм бэ гэхээр нэгдүгээр төрлийн алдаа үнэн байх үед хэрвээ нэгдүгээр төр бишээ тэг таамаглал үнэн үед тэг таамаглал үнэн байх үед бид нар яах гээд байгаа вэ гэхээр тэг таамаглалыг reject хийх ёстой, үгүйсгэх ёстой гэсэн. Энэ магадлал хэд юм бэ? Энийг тооцож болох гэдэг гэсэн. Тэгэхээр өмнөх бодлогон дээр маань бол бид нар яасан бэ гэхээр 2-оос бага буюу тэнцүү үед 5%-аас маань болвол их гараад хэдүүлээ тэг таамаглалыг accept хийгдсэн. Тэгэхээр одоо хэдүүлээ тэг таамаглалыг үгүй хийх гээд байгаа буюу reject хийх гээд байгаа буюу 5%-аас бага гарах гэдэг. Тэгэхээр хэдүүлээ энэ утгаа бол багасгаад үзье гэсэн. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ яах вэ гэхээр тухайн бином дархалтыг 1-ээс бага буюу тэнцүү үед гэдгээр хэдүүлээ тооцож үзье гэсэн. Тэгэхээр 30-аас тэг тэр тохиолдолд яаж байгаа вэ гэхээр 30 удаа нөгөө 6 буугаагүй гэсэн. Түүн дээр нэмэх нь 30-аас 1 гэдэг нь 6-ны 5 дээр нөгөө хэд нь бол 29 удаа буусан. 6 яг 1 удаа буусан гэсэн. За ингээд хэдүүлээ магадлалыг нь тооцоод үзэх юм бол 294 буюу 294% таа гарч ирж байгаа. Энэ бол хэдүүлэнгийнх нь 5%-аас бага гараад буюу тэг таамаглалыг бол reject хийчихэж байгаа гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол нэгдүгээр төрлийн алдаа гарах магадлал маань бол тэг 294 гэдэг магадaltaй гарч ирж байна гэсэн үг байна. За CD-ээр нь одоо бид нарт өгсөн бодит байдал дээр нөгөө нэг 6 буух магадлал нь тэг 100-ны 2 байгаад өгсөн бол хэдүүлээ 2 дугаар төрлийн алдаа гарах магадлалыг
бол олох юм байна. Тэгэхээр хэдүүлээ 2 дугаар төрлийн алдаа гарна гэдэг нь өөрөө яг юг тодорхойлох ёстой юм бэ гэдгийг бол гаргаж ирэх ёстой. Тэгэхээр 2 дугаар төрлийн алдаа бол ямар тохиолдолд гарах вэ гэхээр тухайн нөхцөл тэг таамаглал маань худлаа үед хэдүүлээ яах ёстой вэ гэхээр тэг таамаглалыг accept хийх ёстой гэсэн үг. Хүлээн зөвшөөрөх ёстой байна. Гэтэл бид нар өөрөө бином дархалттай энэ маань өөрөө 30 удаа хайж байгаа. За тэгэхээр би нэг санамсаргүй өсгч бином дархалттай 30 удаа хайж байгаа. Бодит байдал нь тэг 102 гэдэг магадлалаар бодогдож байгаа. Тэгэхээр бидний 2 дугаар төрлийн алдаа буюу одоо нөгөө 5%-аас маань их гарахын тулд ямар байх ёстой вэ гэдгээ бодох шаардлагатай гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол энэ тохиолдолд нэгээс баг буюу тэнцүү үед 5%-аас маань баг гэдэг режект хийгдсэн байгаа. Тэгвэл эсрэг тохиолдолд нь хэдүүлээ ямар байх вэ гэдгийг бол хэдүүлээ харж үзье гэсэн. Тэгэхээр бидний нөхцөл дээр хэрвээ тухайн одоо санамсаргүй өвсгч маань 2-оос их буюу тэнцүү үед энэ дээр бол тэг таамаглалыг бол accept хийх магадaltaй гэж үздэг нь. Тэгэхээр энэ дээр бол бид нар тэг таамаглалыг бодохдоо 2-оос их буюу тэнцүү гэхээр эсрэгээс нь хасчиж болно гэсэн. Тэгэхээр ийгэрэг нь тэг болон 1 гэдэг утгыг авах үеийг хасчиж болно. Тэгэхээр 30-аас тэг удаа бууж болно. Гэхдээ хэдүүлэнгийнх нь хувьд яах вэ гэхээр яг нөгөө нэг 30 удаа үлдсэн 6-аас босод нүднүүд нь нэг удаа яг 30 удаа бол 6-аас босод нүднүүд нь. За дараагийнх нь болохоор 30-аас 1 гэдэг бол 29 удаа 6-аас бусад нүднүүд нь нэг удаа бол яасан бэхэр яг 6 нүднэ. Гэтэ одоо энэ бодлогон дээр бол бид нар яг нөгөө бодит байдал дээр өгсөн нөхцлөөрөө бодох ёстой гэсэн. За ингээд хэдүүлээ нэгээс хасаад үзэх юм бол тэг ийм хэлбэртэй бол 12.1% барьж байна гэсэн. Тэгэхээр бидний хувьд бол 2 дугаар төрлийн алдаа гарах магадлал бол магадлалыг ол гэсэн учраас тэг 121 гэдгээр гарч ирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр ганц бас харах юм нь болохоор бид нэр өмнөх хэсэг дээрээ 1-р төрлийн алдаа гарах магадлалыг бол энэ дээр яасан бэ гэхээр нэгээс бага үед гэдгээрээ жишээд бодсон. Гэтэл одоо нөгөө нэг нөхцөл маань яаж байгаа бэ гэхээр бодит байдал дээр яг нөгөө 6 буудаг магадлал маань өөрчлөгдсөн. Тэр тохиолдолд хэдүүлээ 2 дугаар төрлийн алдааг гарах магадлалыг буюу тэг таамаглал маань дэмжигдэх нөхцөлийг бодож байгаа учраас нэгээс бага үед тухайн нөхцөл маань нэгээс бага буюу тэнцүү үед бол тэг таамаглал маань режектлэгдээд байсан бол энэний эсрэг тохиолдол дээр буюу 2 болон түүнээс их үед яах ёстой вэ гэхээр эсрэг тохиолдол дээр accept хийгдэх ёстой. Тэр тохиолдлоор бодно. Гэхдээ бодохдоо бид нөгөө бодит байдал дээрх 6 буух магадлал маань хэд байсан бэлээ гэдгээ ашиглаж бодож байгаа гэдгээр ялгаатай байгаа шүү. Тэгэхээр тэрийг нэлээд сайн анзаарч хараарай гэсэн үг байна.